Та бараа бүтээгдэхүүн нэмэхдээ бүтээгдэхүүн цэсэн дээрээ дараад бүх бүтээгдэхүүн дэдс рүү дарж орно. За ингэснээр таны оруулсан бараанууд чинь бол харагдах боломжтой. Та бараа нэмэхдээ бүтээгдэхүүн нэмэх товчийг дарснаар нэг нэгээр нь бараа бүтээгдэхүүнийхаа мэдээллийг оруулнаа. Тэгэхээр харгалзах нүдэн дээр нь мэдээллүүдээ бөглөөд англи хэсэгтэр энэ бараа бүтээгдэхүүн яг ямар ангилалд орохоо чекэлж өгснөөр таны бараа тухайн ангилалд амжилттай хадгалагдана гэсэн үг. Дээр нэмээд барааны төлөв хэсэг дээр та хүргэлттэй байх уу, тоош гэрхээ удирдах уу зэрэг бүх удирдлагынхаа ерөнхий төлөвийг шинжлэх боломжтой. Харин барааны зургийн хэмжээ тодорхой хэмжээ заасан байгаа учраас та анхаараарай. Хэрвээ томдож байгаа тохиолдолд алдаа заагаад орохгүй гэсэн үг. Амжилттай зураг болон мэдээллийг хадгалсан тохиолдолд хадгалах үйлдэлийг хийснээр таны бараа амжилттай хадгалагдана. За харин импортоор буюу олноор нь бараа бүтээгдэхүүнийг оруулах байгаа тохиолдолд та импорт гэдэг цэсийг дарснаар танд Excel файл гаргаж өгнө. Энэ файл маань зөвхөн бараа бүтээгдэхүүний ерөнхий мэдээллүүдийг агуулдаг. Тэгэхээр та олон мэдээлэл оруулах байгаа бол ерөнхий мэдээллүүдэд байршуулсан Excel импорт хийх боломжтой. Харин үүний дараа нэг нэгээр нь бараа бүтээгдэхүүний зураг болоод бусад тайлбар мэдээллийг оруулна гэсэн үг.